Хятад хэлний алсын зайн сургалт. Алтчин багштай баярлалаа. Одоо үргэлжлүүлэн ярианы хэлний хичээлийн үйл авч үзье. Өнөөдрийн хичээлдээр бид онгоцын буудал болон төмөр замын угтаал дээр цагийн хуваар хэрхэн зөв асуух, мөн зочин утаж авахтай холбоотой харилцаар үзэх болно. Ингээд хичээлдээ орцгоё. Галт тэрэг эсвэл нислэг ирсэн эсхийг асуухдаа 从乌兰巴托来的火车到了没有？从乌兰巴托来的火车到了没有？ Улаанбаатараас ирж байгаа галт тэрэг ирсэн үү? Эсвэл 从乌兰巴托来的飞机到了吗？从乌兰巴托来的飞机到了吗？ Улаанбаатараас ирж байгаа онгоц буусан уу? Үүнд хариулахдаа 从乌兰巴托来的火车已经到了。从乌兰巴托来的火车已经到了。 Улаанбаатараас ирж байгаа галт тэрэг аль хэдийн ирчихсэн. 从乌兰巴托来的飞机一会儿到。从乌兰巴托来的飞机一会儿到。 Улаанбаатараас ирж байгаа нислэг утгагүй буунаа. Хэдэн цагт ирэхийг асуух бол 从北京来的飞机什么时候到？从北京来的飞机什么时候到？ Бээжингээс ирэх нислэг хэдийн үед ирэх вэ? 从北京来的飞机几点到？从北京来的飞机几点到？ Бээжингээс ирэх нислэг хэдэн цагт ирэх вэ? Хариулахдаа 4点50来。10点的时候到гэх мэтээр хэлж болох нэ. Хамтдаа дараагийн үйлдвэрийг харъя. 他就来过一次，那时候10岁来的，现在都不认得我了吧？他就来过一次，那时候10岁来的，现在都不认得我了吧？ Тэр нэг л удаа ирж байсан. Тэр үед би 10 настай байсан. Одоо намайг бараг танихгүй байлгүй дээ. 可不，你还是变了点。 Тийм шүү. Чи баггүй өөрчлөгдсөн. Энэ өгүүлбэрт орсон 可不 мөн 可不是 可不是吗? Зэрэг үгийг тийм шүү дээ. Тэр хэлээгүй юу? Яг тийм гэсэн утгаар хин нэгний хэлсэнтэй санал нийлэх үед хэрэглэгдэгэ. Дахин нэг жишээ харъя. 您有70岁吧? Та 70 настай байх те? 可不是. 今年6月就到70了. Яг тийм. Энэ жил 5 сар гэхэд 70 хүрнэ. Хамтдаа дараагийн өгүүлбэрийг харъя. 路上辛苦了吗？路上辛苦了吗？ Буюу замдаа ядарсан уу гэж асууж болох нэ. Энэ өгүүлбэрт орсон辛苦了гэдэг үг нь ядрах, зүдрэх, зов зүдрэх гэсэн үг ба бусдыг тосон ухтах үедээ илтгэр замдаа ядарсан уу гэсэн утгаар асуудаг. 路上一定很辛苦了吧？路上一定很辛苦了吧？ Буюу замдаа мэдээж ядарсан байлгүй дээ гэж асуувал үүнд хариулахдаа 还可以 还可以 буюу гайгүй. 累了点儿 累了点儿 жоохон л ядарсан гэх мэтээр хариулж болох нэ. Харин бусдыг үдэн гаргаж өгөхдөө 路上小心点儿 路上小心点儿 буюу замдаа болгоомжтой яваарай. Мөн 路上平安 路上平安 буюу замдаа сайн яваарай гэж хэлж заншсан байдаг. Одоо доор харилцан яриаг сонсоод сая үзсэн яриагаа баттгая. 娜娜，你去问一下，从北京来的飞机到了没有？好的，我去问。
吗？问了，还没到。从北京来的飞机8点40到，现在8点半，很快就到了。对了，舅妈以前来过乌兰巴托吗？来过一次，那时候我10岁来的，现在都不认得我了吧？可不，你还是变了点儿呢。你看舅妈嫌我们走过来呢。你好，舅妈，路上已经辛苦了吧？你好，些年不见了。对呀，好久不见呀。快要下雨了，我们上车吧。好的。Одоо хамтдаа харилцан яриаг орчуулад үзье。娜娜，你去问一下，从北京来的飞机到了没有？娜娜，去очоод Бээжингээс ирэх нислэг хизээ ирэх вэ гэд асууж. 好的，我去问。За очоод асуугаат. 问了吗？ асуусан уу？ 问了，还没有到呢。从北京来的飞机8点40到，现在8点半，快到了。对了，舅妈来过乌兰巴托吗？ асуусан. Ирээгүй байна гинэ. Бээжингээс ирэх нислэг 8:40 гээд ирнэ. Одоо 8:30 болж байна. Утгагүй ирлээ. Нэрээ нагац эгч маань Улаанбаатарт ирж байсан уу? 就来过一次，那时候我10岁来的，现在都不认得我了吧？Нэг л удаа ирж байсан. Тэр үед чинь би 10 настай байсан. Одоо бараг намайг танихгүй байлгүй дээ. 可不，你还是变了点儿。харин чи өөрчлөгдсөн шүү. 哦，你看舅妈，向我们走过来呢。哦。Нагац эгчийг хардаа. Өөдөөс ирж байна. 您好，舅妈，路上已经辛苦了吧？ Нагац эгчээ сайн байна уу? Замдаа ядарсан байлгүй дээ. 你好，10年不见。сайн байна уу? 10 жил уулзсангүй. 是啊，好久不见。快要下雨了，您上车吧。харин тийм ээ. Удаан уулзсангүй шүү. Бороо удахгүй орлоо. Та машинд суугаарай. Одоо хамтдаа үзсэн хичээлтийгээ холбогдуулна. Дасгал ажиллая. Доор хөөгдсөн үгсийг утгаар нь харгалзуулна холбоорой. 路上好久快要就来不见辛苦了一次下雨了。Одоо хамтдаа хариултаа харцгаая. 路上辛苦了，好久不见，快要下雨了，就来一次。Бид өнөөдөр зочноо хэрхэн хүлээн авах болон өөрт хэрэгтэй зүйлээ асууж лалах талаар үзлээ. Өнөөдрийн үзсэн хичээлээ сайтар чэйжилт ярианда хэрэглэж аншаарай. Дараагийн хичээлээр бид эмнэлэг төвчтөн ирэх талаар харилцан ярианы дасгал үзэх болно. Ингээд хятад хэлний дунд чатны хичээлийн төрөө өндөрлөж байна. Дараагийн хичээл хүртлээр түр баяртай үзэгчдээ. За ижээ.